Сонгуул эхэлж улс амьтан нэр дэвшигчд рүү хөшөөрч байгаа энэ цаг үед маш ноцтой нэгэн асуудал босч ирлээ. Эрдэнэс 5-7 ажилтнуудын үйлдвэрчний хэвлэлийн хорооны дарга Эрдэнэ нэгэн баримтыг дэлгэжээ. Түүний ярьсан зүйлс дотор Макмахон гэх компани 80 гаруй тэрбум төгрөгийн луур байгааг яршиг зүгээр шууд алгасан. Коксчих нүүрснээс гадна маш хэмжээний метан хий 5-7 орд газарт байдаг гинэ. Байхаар барахгүй 51 тэрбум метр куб хэмжээтэй асар их метан хийний нөөц байдаг гэнэ. 5-7 дээр дээдсүүд алдсаад байдгийн учраас ийхүү илэрч байх шиг байна. Метаны хий гэдэг нь эрчим хүч гаргах түүхийд болдог бод бидний анхаарлыг зориуд нүүрсэн дээр овоорлуулан сарниулж хаяад метаны хий дээр нь ажиллах зорилготой байгаа бололтой. Эрдэнийн ярьснаар бол Эрдэнэс 5-7 удирдах зөвлөлд байдаг нэр бүхий хүмүүс метан хий гэсэн компани байгуулж байгаа гинэ. Яг энэ цаг үед нь засгийн газраас 5-7 1072 хувьцааны тодорхой хэсгийг 300 мянган төгрөгөөр худалдан авч эхэлж байна. Нэг сумаар 2 туулай буудаад байгаа юм шүү. Эндээс харахад 5-7 шинэ луурын эхлэл тавигдаж байх шиг. Сонгуульч яг болоод өнгөрнө. Сонгуулийн дараа харсан чинь өнөө 5-7 маань Хямбугаан дээр 51 тэрбум метр куб метан дээр эзэн суучихсан байх юм бол тоо.